авдраа хийцгэж эхэлье буурлаа. Хүнд сэтгэлгээ биелүүлэх гэдэг бол хэцүү. Ялангуяа тийм үү. Өнөөдөр ярьж байгаа зүйл яг энэ хормоос хойш хуучирч байдаг үед цаг үеэсээ төрүүлж нэг алхмын өмнө сэтгэнэ гэдэг бол асар өндөр ур чадвар мэдрэмж. Тиймээс би чамд одоо авдар яаж ийдэг тухай ярихгүй. Яагаад бол ярсан цагаасаа ахуулаад хуучрах учраас. Гэхдээ тэр чинь бэлэгдэл юмнууд нь байх хэрэгтэй шүү дээ. Би чинь тэр хуучирсан ч байсан тэр чинь тэр цаг үе төлөөлөл миний дахил дээр байж шүү дээ. Тэгэхээр би чинь ядахтаа одоо нөгөө мөнгөнтэй авдардаа нөгөө нохоог нь авчиж хийх юм уу? Эсвэл одоо үлцээ хийж тавих юм уу? Юу хийж тавих юм гэдэг. Тэр чиний гоо. Захиалмаар шүү. Чиний гоо зөө. Чиний захиалга. Чиний оюуны ертөнцийн бүрдэл учраас. Тийм үү? Би чамд яг энийг хэрэгэл гэж хэлэхгүй. Захиалсан өмнө өөрийгөө төлөөлөж өөрийнхөө оюун ухааны чадамжийг илэрхийлдэг учраас зөвлөгөө өгөхгүй. Тэгээ яах энэ авдар хийхдэггүй юм уу? Чи харин авдраа өөрөө боловсруулах ёстой. Гэхдээ энд чинь мэдээлэл хэрэгтэй шүү дээ. Харин ямар төрлийн гэдгээ чи өөрөө мэдээлээ өөрөө боловсруулах хэрэгтэй байгаа байд. Тэгэхээр би өөрийнхөө хүслийг л илэрхийлж чадхаас чиний өмнөөс хүслээ чи илэрхийлэхгүй. Яг бол чи бид хоёрын байр суурь, үзэл бодол, өнгө аяас ертөнцийг харах өнцөг нь өөр учраас. Тэгтэл нөгөө авдар хийх хүн маань хэцүүдэх гэдэг шүү дээ. Захиалагч нь ямар ч үе яах юм олныг гэж зарах гэж хат чинь ингэдэг юм хачин болох гэдэг шүү дээ. Харин олон нийттэй адилхан болохгүй гэж байгаа учраас л би захиалгын үйлчилгээнд ороод байна шүү дээ. Түүнээс олон нийтийн сүлжээнд байдаг ижил төрлийн зүйл байх юм бол тэр чинь надад намайг илэрхийлэх бараа бүтээгдэхүүн биш болчиход байна шүү дээ. Би яг өөрийгөө төлөөлүүлж удамшуулах соёлыг бүтээх гэж байгаа үед тэр олон нийтийн бараа бүтээгдэхүүн өвлүүлэх ямар хэрэг байна? Тэр утгаар нь хэлэх юм бол жишээлбэл би өөрөө авдраа бүгдгөл өөрөө арзаас нь дүрээ тавьчих болох нь шүү дээ. Болно. Миний өөр удам, миний авдарт хүрэх юм бол арзаа шүү та нар гэл. За тэгж болно. Тэгэх юм бол чи бүр анханасаа хадгалах хэрэггүй шүү дээ. Тийм биз? Надад нэг юм санаа тавьлаа. Ямар гачи юм бэ? Отог омгоо төлөөсөн авдар байдаг болоо аймаг. Байна. Тэр аймгийн нийтлэг шин чамарч юм. Тэгдэг. Жишээ нь хонготон байдаг бол тийм үү? Одоо цагаан сар боёо нэг голомтын баяр байна да. Тэрийгэ хийж хонготны шинэ гэр бол болгондоо хаалганы хонх бэлгэлдэг байсан. Эннээс улбатаагаар биднийг хонготон гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хиний өр удмаас гаралтай шинэ гэр бүл бай гэдэг ясан тамгыг зарим нь бичиг үсэг мэдэхгүй шүү дээ. Тийм үү? Тэрийг өвлүүлж одоо 9 үед тухайн хонхын ижил төрөл зүйлээр одоо түгээн дэлгэрүүлдэг байсантай улбаалan бидний цус ойртолд хонхноосоо хамаарад зогсдог байсан. Ойлгоно уу? Ижилхэн хүүхдтэй хүмүүс хоорондоо хүүхдээ танилцуулдаг. Яг бол хаалганы хонх ижилхэн байх юм бол манай хамаатан байхгүй. Дүүнэр наа тий. Хүч надад ч өстой гоё юм байна. Тийм. Тэгэхээр манай авдраг гэж болох юм тийм. Энэ бол манай одоо отог омгийн соёл. Өөрөөр хэлбэл бид нар бүх 9 үеэ удамдаа чийжлүүлэхэд бэрхээ. Тийм учраас ижилсэх одоо тэмдэгтэр үе удмаа одоо өвлүүлэн соёлжуулан түгээдэг байлаа. Нохомжтой юу? Тийм бэ. Нууц гоё арга шүү дээ. Тэгэхээр хаалган дээрээсээ ахуулаад хамаатнаа мэднэ гэдэг чинь. Манад энэ хонх байдаг штэ гэдэл яриа эхлэнэ гэдэг чинь. Тийм үү? Цаашид ямар яриа дэлгэрч болох вэ? Ямар үйл дэлгэрч болох вэ гэдгийг үндэс болж чаддаг. За тэгвэл одоо хэдэн хамаатангуудаа бүртгэж хагаад нэг ижил бараагаар хангаж болох нь шүү дээ. Тийм, нэг ижил тэр нь байн хадгалагддаг. Тийм, байн хадгалагддаг. Тийм, нөгөө талаас бас ах トゥ усаа гэсэн сэтгэл илүү ойлгохнуулах юм шүү тий. Бид чинь нэг зүйлийг хэрэгжилж байгаа гэдэг утгаараа. Энэ бол манай одоо гэр голомтын тийм үү. Одоо та нар чинь тодорхой хэмжээгээр 3 үе дүүрэгцэн хүмүүс шүү дээ.
Тийм биз? Энээс цаашаага 3 үе явахтал 6 үе. Дахиад 3 үе явахтал 9 үеийн одоо ижилсэх тэмдэгттэй болсноор өөрсдийн цусан тасгаар тогтнолон хамгаалах боломж үүсгэх юм байна. Тэгэхээр яагаад цусан тасгаар тогтнолоо хамгаал цусаар тусгаар уршгээд байгаа юм бэ? Тийм үү? Тэгэхээр нөгөө эцэг эхийн удамшлын өвчнүүд тийм үү? Ургийн бүрэн бүрэлдэхүүн ургахгүй байх нөхцөл. Тийм үү? Ижил хэмтэй хоёр хүний эдис хоорондоо сайн авцалдгүйтэй холбоотойгоор гажиг болон төрдөг шүү дээ. Ерөнхийдөө хүн төрлөختөн 3 төрлийн өвчлөлтэй байдаг. Тийм үү? Удамшлын өвчнөтэй байдаг. Төрх үйл явцын алдаа буюу тээх үйл явцын алдаатай төрдөг. Төрснөөсөө хойш өвддөг гэд 3 үе шат бүхий өвчлөл байна шүү дээ. Тэгэхээр бүр бүрдлээсээ өвдөх өвчнийг бол идэх боломжгүй байдаг. Тийм үү? Тээлтийн үе явцыг сэргийлэх боломжтой байдаг. Төрснөөс хойш үүссэн өвчнийг ил оршуулах боломжтой байдаг. Тийм учраас монголчууд бид тийм үү? Удамшлын болоод тээлтийн үеийн өвчнг хориглож амьдралдаа олдсон өвчнөө ил оршуулах замаар явсан гэх юм бол эн чинь цусан бодлого байхгүй юу? Анхнаасаа бүрдлээсээ буруу зүйлийг хичнээн зассан ч тэр буруу бүрдлэл эхлэлцэг шүү дээ. Тэгэхээр бүрдүүлэгчд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой болно. Тэр л хариуцлагын үүднээс ургийн бичиг хөтлөж эрдэм мэдээлгээрэн утга угсаагаан хамгаалсан эрдэмтэн ноёд байхад ижил төрлийн бэлэгдэлт зүйлээр тийм үү яг эцэг эхэн гэдгээ мэддэггүй ч хамаатан садан элгэн цусан холбоогоо мэддэг отог аймаг байсны нэг жишг нь манай хонхот. Яагаад бид нэр бүртгэлгүй юм бэ гэхээр бүртгэл хөтлөх нөхцөлгүй юм бэ гэхээр хэл сахиулагчд байснаас бол болоод нөгөө насанд хүрэгчэд маань үхэх тийм үү тонон дайрамдуулах эндэх үзэгдэл ихтэй байснаас өнчирсэн хүүхдүүд бий болоод байдаг. Тийм биз? Тэр өнчирсэн хүүхэдийн эцэг их өвөг дээдсээ мэдэхгүй улмаас цаашид хинтээ хамаатан садан гэдг мэдэхгүй алдаа гарч чаддаг. Тэгэхээр ийм өнчрөл элбэгтэй байснаас бол болоод ургийн бичиг хөтлөхөөс илүүтэй хонх өвлөн авах ёсоор цус ойртолтоос сэргийлсэн бодлого барьж байсан юм. Отгийн онцлог аах нь. Энэ отгийн онцлог нөгөө нийгмийн нөхцөлийн амьдралаас үүссэн өвөрмөц соёл мөн юм. Ухамжтай юу? Тэгэхээр энэ хаалганы нэг гоёл байгаа бол хонхтныхоо хоорондоо сууж болохгүй. Хоорондоо суух юм бол хоёр хонх ядаж өөр байх ёстой гихчлэн дэгэлдэг байлаа шүү дээ. Тэгээ хэддгээр үе вэ гэдгээс ахуулаад хонх 9 бүндгэр болтлоо л явна. Бас өнгжүүлээд аа. Анхны голомт тооллын эхлэл дээр 1 бөмбөгөр хонх. Тийм үү. 3 дугаар үе гэх юм бол 3 бөмбөгөр хонх. 9 дугаар үе гэх юм бол 9 бөмбөгөр хонх. Гихчлэн одоо цаашид үе хонхны хэлбэрхөө үржүүлэх аргаар явна. Ухамжтай юу? Надад ч сайхан хөөрхөн арга байна. Одоо нөгөө уур зүгийнх нь фэнкшүүгээд салхион гэхэд айлууд бас хэрэгэлт юм л. Бид нар бол зөвхөн одоо өнчрөл одоо мэдлэг тасархаас холбоотойгоор цусан бодлогоо баримтлах гэж ингэж хаалганы гоёл зүүдэг ардууд байсан. Тэгэхээр нөгөө багада ямар хонх хэрэгэлдгээ мэддэг тийм үү? Дайн байлдааны үед чинь жижигхэн хонх аваад цухтах боломж байдаг учраас. Тийм үү? Дөрөвхөд нэг саадтай үед биш учраас тэрүүгээр хань хам саатан тусламж дэмжлэг одоо хүний нийгмийн бүрдлээ бүрдүүлэх маш өндөр ач холбогдолтой соёл байсан. Ядаж хонхоо аваад зүхтаад таних мэдэхгүй орон зайд гүйж байхад хаалгантай хонхтой айлд очиод хонхон үзүүлэхэд хин чамд туслах вэ гэдгийг хилээд өгдөг байсан юм шиг. Тийм байна, тийм байна. Өргөөд авч хатаг. Өндийлгөө төсөгчдөг. Ийм л одоо халуун элгүн харилцаатай байсан. Тэр их хатуу хилийн тийм үү амьдралд байнга дайны үрдсэн галд дүүтэж байсан хонхтон маань устж мөхгүйгээр өдий хурчээ. Одоо ч гэсэндээ одоо энэ ойрдон нутагтанд эдийн хаалган хонхтонгууд
байдгаа. Оо за. Ааха. Ухамжтай юу. Ухамжтай. Тэгэхээр та нар минь ийм мэт одоо гэр бүлийн нандин гоё соёлыг эд өвөөрөн үүсгэж болно шүү дээ. Тэгтээ юу яач явсан хаалган дээр л авч тавихгүй бол авдартал би одоо энийг хийчлээ гэдэг тийм үү. Маш их одоо оройцсон хонь юу ч болох нь шүү дээ. Авдар чинь нарийн нандин газар хол байгаа шүү дээ. Тэгэхээр чинь барыг харахгүй мэдрэхгүй. Тэгэхээр би хаалган дээр л нэг юм зүүхээс дээ. Шинээр нэг бодож болж соронзыг аваад авчнаа. Хээнүүд байж болдог. Зарим голомтодод хаалгаа ижил өнгөөр будах аргаар бас отог өгсөөгөө илэрхийлдэг байсан. Тийм. Гэхдээ хаалганы халахвч байдаг да. Хаалганы хөшиг халахвчуд байдаг да. Тэднэр дээр бас хээ тэмдэглэж өөрсдийнхөө удам өгсөг тэмдэглэх гих мэдчлэн зүйлээс байсан. Бид нэр тусламж хонхоо бариад бусдаас тусламж ирдэг байсан учраас илүү бих төв бүтээх шаардлагатай байсан. Тэгэхгүй хаалганы халахвч төвөөдгөө байдаг шүү дээ. Тиймээс жижиг өв соёл нь өөрөө одоо ашиглагдахны өргөн одоо нөхцөлийг гүйцэтгэсэн гэх үү дээ. Ухамжтай. Тэгвэл танах хонхоор ялгарлаа гэхэд танахыг дуурайд бүгд хонх хийж болохгүй шүү дээ. Тэгээ бусд нь яаж хамгаалах юм? Бусад одоо өөр хотог байдаг жишээлбэл нэг сонин байна. Байдаг гэдэг л. Илүү хамгаалагдсан он байраг мэт нь бол одоо нөгөө бичгийн өв соёлоор бараг л дайн үзэхгүй шүү дээ. Тийм учраас учраас бичгийн өвөөр өөрсдөө хамгаалаж байхад хэл рүү ойрдох тусмаа бидэн шиг юм хаалганы соёлуудыг бий болгодог байсан. За тэгвэл ургууд мангуудууд яг уу? Ургууд мангуудууд тэд нэр шивэстэй байсан. Оо за. Шууд би энэ дээр тэг төрөхтөн аваачаа түлчгдэг. Хөө ямар амар. Яа. Амар юм. Тэгэхгүйгээр тэр чинь бас бид нар шиг маш хэцүү тийм гал боломтыг одоо самуунтай бүсэд хамаардаг. Тий. Та нар чинь нэг дор амьдэрдэг хүмүүс шүү дээ. Тийм байхад чинь тэд нар бол тэр хонхыг чинь мартдаг юм байгаа үстэй. Бидний шивээс адилшгүй гэж илүү сайн гэж өөрсдийгөө магтдаг байсан. Гинэгээс үт. Тэд нар сүүлд ирсэн. Тэгтээ бас юм гарах ёстой шүү дээ. Үсний засалт. Өөр төр ажиллаж болох юм байна тийм. Яа тийм байна. Гэхдээ хамаг имийг одоо та нар хийсэн болохоор бид нар одоо чааш нь хийх гэтэр хэцүү байна. Харин тий. Та нараас өөр сэтгэжиж нэг юм гарах нь шүү дээ. Тэгэхгүй дуурайг нэг тэгэхээр чи бас өөр болчиход байна. Тэгээ хүүхдээ авчи түлээ суулж идэх шүү. Яг ургийн бичиг ургийн мод гэдэг ингээд явсан гэсэн бас л хэцүү шүү дээ. Тэгээ нэг нь өнчөрдөг. Тэг бид тий. Тэр өнчин нь өөрийн удам угсаагаа мэддэггүй. Ханилга хамаатнаа мэдэхгүй асуудал гарнаа. Тиймээс ямар нэгэн өв соёл байх шаардлагатай болж байгаа юм аа. Яа гэвэл хөмсгөө хусч явдаг юм бэл. Тэгээд хөмсөггүй ингэж мэлцэнгүүд гэдэг явах уу. Хамартай юм юм. Бодох хэрэгтэй юм байна. Тэгээ хамрын эмэгтэнгүүд тэгээд хамартангууд гэдэг яв. Хамартангууд гэдэг. Магадгүй одоо гутах шаардлагатай бол мустангууд. Тийм бид. Алтан шүдтэн гэдэг. Эндээ шүдтэй бодоод л хаа. Гэтэл алтан шүдийг шүд мултарсан хүн болгон хийлэгдэг. Тэгээ тэр болгон танаа хамаатан болох уу? Хэцүү юм байна надад ч бас. Тэгтээ бодов штэ. Бодов штэ. Маш бодов штэ. Нэг юм арга бодож олно. Ижилсүүлмэл юм байна тий. Ижилсэх. Тэр ах トゥ ус ижилсэх нэг жижиг соёл байна гэдэг өөрөө маш сонирхолтой. Хөрх юм би тий. Тийм. Нэг газар мингэл хамгийн амархноор жижигэн түлээл минг хийгээд яваад ч болно шүү дээ. Тэгээ ургууд мангуудын шивээс тийм айхтар том гэж бодож байна уу? Тий. Үгүй. Тийм хаана юм тэд нар? Юу хаана гэж? Ургууд мангууд. Би ч өстө ингээд 70 мөр зөрөөр ингээд аягүй сүртэй нэг юуныхаа шиг якуза нар шиг юм баг гэж бодсон шүү дээ. Үгүй тийм том биш. Сайндаа л 3 хуруу хэртэй том шивээстэй. За хаана хийх? Баруун мөрнийх далд. Дал арлууга хийдэг. Яг бол мөч тасраа томатнаа танихаа болчих магадгүй гэдэг учраас
70 мөр тасардггүй гэдгээрээ тэн чивүүлж байгаа юм. Толгой молгоо нүүрэн дээр л чи юм байна да. Харсан. Амдашгүй гээд. Тэгээ нөгөө нэг гараа мөрний далчин ирчүүд тийм нөгөө нүцгэлдэг шүү дээ. Тэгэж бие биендээ танилд боломжтой байдаг учраас нүцгэлдэг талын мөр дал руугаа тийм жижиг шивээс хийлгдэг байсан. Угсааны. Тэр чинь бас хөөрхөн арга байна. Цус юухаас ойртох сэргэлсэн. Өстө хөөрхөн арга байна. Амархан ч юм. Тэгээ жижиг шивээс шүү дээ. Тийм үү, нэг 3 улжин ч юм уу, нэг 4 улжин ч юм уу. Бөөнөрөө 4 улжингууд, бөөнөрөө 3 улжингууд гэдэг. Хос мингэтэнгүүд ч гэж яах шиг. Жижигхэн шивээс байхгүй. Яг хүүхэд байхад нь хийдэг учраас. Тийм их том шивээс хийж чадахгүй шүү дээ. Тэр шивээс технологи гэж бас нөгөө байсан баг таа. Түлэх юм уу нөгөө төмөр бих суулгах аргаар л шивэн шүү дээ. Тэгээ өвчин намдаалт байхгүй. Өвдөөл. Тэгээ нэг удаа хүчтэй өвдөд тэр чи яах вэ? Өргөс зоочоод буцаагаад авах тал адилхан юм чи. Юу ярьж байгаа амар юм бэ? За тэгтээ маш ач холбогдолтой байна. Гэтэл одоо цус холдолтыг болохоор яах вэ? Тим юм байдаг гэсэн үү? Өнөө цагтл гараад байна уу? Хэд цус холдолт гэж юм байгаад байгаа шүү дээ. Тэр манай Монголын үед их Монгол байх үед баймирлээ. Цус холдолдог байна. Цус холдолтонд яагаад эсэргүүцэлтэй вэ гэхээр хоёр шалтгаантай. Нэгт нөгөө их гүрэн дотор уусгах бодлого цус эний бодлогоор орж ирдэг. Ухамжтай. Улс төрийн бодлого. Тэгээ улс төрийн бодлого шүү дээ. Нөгөөх нь нөгөө хит цус хосууд тийм үү ханилахтаа нэгийнхээ удамшсан өвчнийг сэдрээдэг учраас. За. Өвчин сэдрээдэг. Одоо бит хоёр цус холдолтой хань байна тийм үү. Тэгэхээр бит хоёрын нэгэнд нь нууцлагдмал удамшлын өвчин байгаа бол урагдаар мэд сэтэрч төрдөг байхгүй юу. Уулаа тодруулсан цус холдолт нуугдах бус бүр илүү тодорч мэндэлдэг. Одоо удам угсаа хол байх тусмаа юу? Тэгдэг. Нэг одоо удамсан өвчтөй угсааныхаа одоо тэр нуугдсан өвчлөлийг тэг мартагдаж байгаа өвчлөлийг сэдрийн тодруулдаг учраас цус холдолтыг аюултай гэдэг юм аа. Оо ямар сони. За тэгвэл нэг юм жишээ байгаа байхгүй. Хоёул эрүүл тийм үү? Угсааны цус олдсон хүмүүстээр ийм шинж гарахгүй. За. Ухамжтай юм. Гэтэл нэгэнд нь нууцлагдмал удамшлын өвчин байгаа бол тэр нь сэдэрдэг. Гачин тий. Тэгтээ нэг ийм сони байхгүй. Надад тохиолдчихсэн байна. Миний нэг танилд бас надаас асууж ирсэн юм. 5 хүүхэдтэй. Тэгэхээр 4 зүгээр байгаа байхгүй. Тэгтэл хамгийн бага нь өвчтэй. Тэр яасан бах вэ? Нөгөө нууцлагдмал удамшлын өвчин тэнд сэтэрч гарч ирж шít. Тэгээд өмнөх 4-т нь зүгээр байгаа. Нэг талын удамшил давмгайлах. Хоол тэжээл зохист амьдрал байсан. Тийм үү? Харьцангуй залуу байсан учраас эд эсүүд хүчит байдлаараа нэгдэж байсан. Гэтэл хлаасаатай байсан. Өтлөх тусмаа тийм үү? Нөгөө нэгдэж байгаа эсүүд ч бас хөгшөрж байгаа шүү дээ. Тийм учраас удамшилын тэр эмгэг өтлсөн эсэн дээр илүү сэдрэх боломж үүснэ. Нөгөөтэйгөр хоол тэжээлийн дутагдaltaй үед бас сэдэрч гарч ирнэ шүү дээ. Оо ямар сони. Тэгвэл хүү байвал яг охин байвал яг гэж шалгаж үзэж болох уу? Аль талаас нь бол гэж. Энэ дээр гаргаж ирж болно. Нууцлагдал хэнийх нь өвчин одоо сэдрэн гарч ирсэн бэ? Цус холдолтын дөөр нөлөөгөөр гэдгийг тодолж болдог. Хэрвээ эрэгтэй байвал эрэгтэй бол эмэгтэй байвал эмэгтэй. Эрэгтэй байвал зөвхөн эцэг талаасаа одоо удамшлын өвчнөд байсан гэсэн үг. Эмэгтэй байвал эрэгтэй эмэгтэй аль альныхын шинжтэй байж болно. Эрэгтэй хүний удамшлын өвчин зөвхөн эрэгтэй талаасаа л удамшдаг. Тэгээ цус холдолт гэхээр ямар тохиолдолд бий болоод байна? Чи өөр угсааны өөр байгалийн бүсийн эмэгтэйтэй ханилсан үед бий болно гэсэн үг. Монгол дотроо ч гэсэн үү? Монгол дотроо чи нэг байгалийн бүстэй хамаарж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл чи халуун орны бүсгүйтэй буюу эрс өөр байгальтай газрын эмэгтэйтэй ханилсанаас улбаатай. Тэр чинь тэгэхээр эрлиц хүүхд гарна шүү дээ. Сайн хүүхд гарна шүү дээ. Харин хэлээд хөөрхөн гоё.
хэлээд ш. Хоёр удам тийм хоёул эрүүл байгаа бойд хүччих тогтолцоо үүснэ. Харин нэгэнд нь нууцлагдмал байдлаар удамшил өвчин байсан бол сэтэлжих доройтох байдлаар илэрнэ гэж. За тэгвэл эрлээ цүгт минь яах вэ? Эрлээ цүгт дахиад өөр хүнтэй суугаад гадаадд тийм биш шүү дээ. Одоо ээж наав тэр ээж наав тэр гэдэг ингээ бүр маш ихээр олон үндэстний хүүхд гарч шүү дээ. Тэр яах вэ? Яах вэ? Нэг байгалийн бүстэй уусах хэлбэртэйгээр удамшвал түүнд асуудал гардаггүй. Дахин хүчрэхэг өөр нэг байгалийн бүсийн одоо удамшилд ханилах юм бол төдий чинээгээр нөгөө байгалийн бүсийн удамшлын мэдээлэл эс авцалцсны холбоогоор шууд үржлэх чадваргүй хүн төрөх байдал үүсдэг. Тэгэхээр эн чинь юм байхгүй юу? Туйлын бүсийн одоо эмэгтэй тийм холон орны бүсийн эрэгтэйтэй ханилахад эхний тохиолдолд тэр удамшлын мэдээлэл хоёул ирүүл учраас гэж үзье. Хоёул ирүүл байсан учраас маш хүчрэхэг үр төлөв бий болно. Энэ нь туйлын бүсийнхээ бүсгүйчүүдтэй ханилаад явах юм бол асуудалгүй. Эсвэл тэр халуун бүсийнхэн хүмүүстэй ханилаад явах юм бол маш асуудалгүй. Маш сайхан тийм сайн үр удам тай болно. Одоо батадгаад цаашид тэр удам угсааны мэдээлэл шинжлэгдэх байдлаар сайжирна гэсэн үг. Тэр шинжлэгдсэн мэдээллийг хүлээн авна гэсэн үг. Ухамжтай юм. Тийм. Дархлал болоод эд эрхтэн бүрдэл нь төгөлдөрч байна. Гэтэл энэ хоёрын эрсдэс удамшлын мэдээлэл эхний бүрдэл дээр байгаа шүү дээ. Тэгэхэд өөр тийм үү. За сэрүүн бүсийн одоо хүнтэй ханилчихлаа. Тийм үү. Тэгэнгүүт гуравдагч одоо тэр хүчтэй мэдээлэл нөгөө хоёр хагас мэдээллийн эсрэг үцэж доройтол түргдэг. Өөрөөр эвцэл эд эрхтний бүрдлийн мэдээлэл хэд таагүй байдалд орсноос дутуу хөгжиж эхэлдэг. Энэ нь цаашаад дахиад өөр бүсийн тийм арай өөр байгалийн бүсд хамаарах ханилгаа хийхэд бүр эвцэлдэг шин чанар улам муудснаас болоод хамгийн дөрөнд удамшлын чадамжууд цаашаад оюун ухааны чадамжууд унаадаг. Ухамжтай юу? Ухамжтай. Тийм учраас одоо төрийн хэмжээнийг тойлонг нь хориод байгаа юм биш та анхааруулдаг юм биш та. Хэд толдож болохгүй, хэд ойртож болохгүй гэл. Хэд холдохдоо одоо нэг сарних хэлбэрээр өөр бүсийн хүмүүстэй дахин ханилахыг хориглодог. Ойлгоно уу? Одоо тухайн цус холдсон тэр релиз хийж байгаа хүүхэд аль нэг бүс гарвал да заавал хамаарах ёстой. Тэгэж байж цусны шинжилэл явагдах боломжтой болно. Ядаж дөрвөн үе. Ухамжтай юу? Тэгжээж тэр шинжлэгдсэн мэдээлэл тийм нөгөө бүсийн мэдээлэлтэй сайтар уусаж бичдэг. Тэр бараа нэг отог гарчих юм шиг. Тэгж нэг отог гарч болно гэсэн үг. Тийм. Ухамжтай юу? Яас өөрийнхөө гэр бүлийн модыг яаж ирэмблэхээ бодоцгоож байна. Тэглээ. Удааноос эхлээд яаж цааш нэг дэлгэрүүлж хялбархнаар хийх вэ гэж бодоод байна. Гой аргаар хийж болох юм байна. Морин тамга чинь бас энтэй холбоотой. Тийм ээ. Морины тамга энтэй холбоотой. Одоо бид нар чинь прус тэгэл энтэй машинууд портер чимгэлтэй биш. Тэд нар чинь бас алга болчихно, элэгд чинь байшингаа бутгалаар 100 жилийн настай гэтэргээл асуудаг гэдэг. Тэгэхээр яалтчгүй өөрийнхөө бие дээр ажиллах эсвэл яг ингээ хүнд хэрэгтэй эд дээр ажиллах гэдгийг л ойлголоо. За. Өвгөн би одоо хөрсдөд буугаад энэ дүрмийг бас тогтооцсон. Өөрөөс минь одоо энэ цаг үеэс минь хойш тэгэлсэн хүүхдүүд. Тэгээд ёсонд захирагдах ёстой болоод л явж байна. Тэгээд мэдээж танд жоохон бүргийн хүүхдүүдтэй бол тэмдэгтэй өгөөд явж байгаа. Тэгээд бид нөгөө хаалганысаа соёлоосоо салж чаддаггүй хүн хаалган дээр л хийлээ л дээ. За. Тэг хаалган дээр нэг юм хийгээл яваад байгаа. Тэрнийг бас хөгжүүлж болох юм байна. Сонирхолтой болгож тий. Гой ганган хийхгүй бол хүн тийм үү доромжлон хаях сэтгэхүйтэй шүү дээ. Тий. Гэмтэй юм байна. Гэтэл хаалган дээр хүмүүс хөрөө хийчихэд яваад байгаа шүү дээ. Айгуу олон айл дээдлэлтэн толгой дээр хөрөөнүүд байгаа тий. Тэр хөрөө хийхлээр яадаг юм? Зарааны усмас гэл.
хөрөг би гайхаад байдаг байхгүй юу? Хөрөтнийхэн зарааныхан гэлээ. Тэрч бас энэ соёлоос үүдэлтэй. Хаалганы соёлоос үүдэлтэй. Одоо эцэггээ мэдэхгүй тийм үү? Нэг удаа мохсаа тийм үү? Нөгөө явсан уламжлалаа умартаад хамгаалдаг юм аа гэд явж байна тийм үү? Юунаас хамгаалдгаа мэдэхгүй. Цусны тусгаар тогтнолын бодлого тийм үү? Аюулаас хамгаалдгийг нь мэдэхгүй. Хамгаалдаг ингээл явж байсан. Гэтэл нэг нь танах одоо юунаас хамгаалдаг ингээд асуухад юм хэлэх ёстой болоод ирэхээр шүдтэй юм чи шүү. Хэл амнаас л бид гиснээс үүдэлтэйгээр говь их үзэгдэл байхгүй. Би бол тиймэрхүү айл малын одоо юугаар орж харагдаж яхад онцгой байдаг зэрвэд. Энэ чинь тэргүүн шүү дээ миний тий. Тэгээд ер нь нэг дуртай биш муухай. Өөртөө ч гэсэн ингэж орж ирж байгаа надад таалагддаг нэг сонио. Арзаа айлгаад хөрөөгч авчиад тий. Асаргын модчод асраг гэдэг одоо угсааны модчод хаалган дээр хөрөө тавьдаг байсан байхгүй юу? Тэднийхээс үсэлтэй. Тэдний ур удмууд юм биш үү? Гэхдээ тэр ур удмууд тийм үү авч явж байгаад тэндээс нэг нь уламжлалаа мартаж байгаад хэл амнаас хамгаалдаг гэснээс ард нийт болж хамаагүй байсан ч хөрөө тавьдаг болчихсон ёс би. За. Ийм үжигтэй. Гэтэл тэд нар хөрөөгөө хаана тавьдаг гэсэн бэл? Хөрөөгөө хаана тавьдаг гэсэн бэл уламжлалаараа одоо тэр модчин ардууд байх. Тийм модчин гэдгээрээ бахархаж шүү дээ. Тэр модны уур хийцээрээ бахархдаг ард юм юм чинь. Мужааныхан байх юм байна. Тийм. Урлаачид байх нь тий. Тэгнь. Тэгэхээр тэд нар чинь урлалдаа толгой бүхэж тийм үү мод тайрсандаа хүлцэл өчиж тонгоохон зүүн хэрэг үдтэй. За. Тэгэхээр та нар ч гэсэн мод тайрж мод төлсөн юм чинь тэр хөрөөний өмнө хүлцэл өчиж модноос уучлалт гуйж яхад зүүн хэрэг үдтэй. За өөр юу байсан байдаг лээ. Тэр дээр орой дээр чинь тавьсан. Сүх байдаг. Йоо, сүхэл яг цаазлагч нар их юм. Бас л нэг модчин угсаанаас гаралтай гэсэн үг шүү дээ. Тэр сонирхол юм байна. Төмөр одоо дарах хийдэг хүмүүс бол тийм үү хаалган дээр жижиг алхнууд тавьдаг байсан. Бид нар бол ийм угсаа гэх хэлэн. Жижигхэн тий. Тэрнээс одоо бүр айдас хөрмөр тэр том юмнуудыг л арайч. Ястаа нөгөө бэлэг дурсгалын шин чанар бүхий жижиг тоглоом хаалганда угсаага төлөөлүүлж тавих яс bay шүү дээ. Одоо алтадсан шагаа тавьдаг. Өнгөлсөн шагаа тавьдаг одоо угсаач бас байсан. За тэр ёс нь ерөнхийдөө явсаар хагаад нэг хэл ам хэрүүл тэмцэл муу юмнаас хамгаалал гэсэн ойлголт болсон. Тийм юмнаас хамгаалгаа ойлголт болчихсон. Тэгээ бүгдээдсийн хамгаалалт гэсэн ойлголт болчихсон. За. Тэгэхээр яг өөрийнхөө удам угсааны хамгаалалт тийм үү? Хамгийн гол нь төрөж байгаа тийм үү? Орж ирэх айлчнаас одоо аюулгүй байлгах үүдээ бас бодлоготойгоор хамгаалвал зүгээрээ. За. Тийм битээ. Тэр нэр хамгаалт гэснээс их сонио юм байна да. Би гихтдад явж хахад тэр чи ямар ч улаан юм тий. Тим өнгийг анзаардаг гал нийлэл улаан. Яг туг мөг нь байлаа гэдгээр тэр цонхныхаа дээр баян болох гэсэн ханцтай. Бүхгүйгээ тэр үнийг цонх болгон дээр тавих. Тэгээ хаалга болгон дээр тавих гэдэг. Улаан хэрэг юм. Тэг чин тэр чи өөртөө коммунист орно шүү дээ. Тийм ээ. Нэг хайхтар одоо бусдыг болохоор сүшиг бишрлийн нэг тэргээр нь ялгуулан гадуурхдаг гинэ. Өөртөө нэг хайхтар сүшиг бишрэлгүй юм шиг. Зөвшөөрдөг юм шиг тиймэрхүү юмтай хэрнээ айл болгонд тийм нэг байгаад байгаа юм. Тэр хамгаалт. Эсвэл зүгээр одоо пинк шүү гэдгээр баячхамсан гэсэн өрн дууцсан юм уу? Пинк шүү. Пинк шүү. Сэтгэл зүйн одоо нөгөө тэмүүлэл удирдах ухаан. Тэгэхээр тэр өнгө учир байна. Бага. Башин хэлбэр дүрс одоо ханцтын хүний сэтгэл зүйд буух одоо хугтах ингээд нарийн учир бий. Тийм баха. Сонио бүр арай дэндүү олон тийм багт байхгүй. Гэхдээ тэр чинь хэрвээ одоо хотог амаг энэгээр нь яадаг бол тэр олон сая хүн амтай тэр тосгон суурин байлаа гэхэд тэндээ юу ямар юм. Өнгөөр ялгаах ч юм уу тий.
тийм юм баймар. Тэгт чинь зүгээр нэлэнгүүд нь улаан юм дотор явсараад юу ядраад орж ирсэн шүү дээ. Улаан юм дотор. Одоо энэ сүүлийн компаниудын лого мого гэдэг бас сэтгэл зүйд нөлөөлдөг байх нь хэлбэл дүрсээр өнгөөрөө тий. Өөрсдөө. Тэгэхээр манай монголчууд ерөнхийдөө хамгийн амархнаар өстөө нэг гэрт хил ам орж ирэхээ хар юм дагаад орж ирэхээ гэдгээс хамгаалыг юу гэдэг төлхөд тавиул явах бай. Тэрнийг нэр хүмүүс их сонирхох юм байна да. Бас нэг тийм юу байх ёстой шүү дээ. Тий. Болгоомж юм уу тий. Сэтгэл амар тэр хамгаалцсан гэж бодох юм байх хэрэгтэй шүү дээ. Тэр яг манай Монголын үндсэн айлуудын тэр тавьдаг юмнууд юу гэсэн бэ? Дээр биш доор байдаг. Доороо. Шалан доороо юу? Босгонд. Босгонд. Эсэргүй шүү дээ тий. Яа чад. Одоо ч дандаа нэг толгой дээрээс нь гаднаас хүн амтаа орж ирэх муу юмнууд ахлаад дээрээс нь толгооноос нь цэвэрлж ийн гэж бодох гэдэг шүү дээ. Гэтэл нөгөөтг чинь манай Монгол болохоор доор байх нь шүү дээ. Босгоны доор байх. Босгонд байдаг. Тэгэд бүрла босгоны шороо мороо цацах мацах ч үлээ нэг сонь сонь юм ярьдаг тий шүү дээ тий. Босгоны шороо өөрөөр хэлбэл тийм үү. Тэр нөгөө тэнгэрээс дайсан ирэхээс илүү газраар дайсан ирэх нэг шүү дээ. Тэгэхээр чин газрын хил хязгаар хамгаалалт сайн байж ижил тийм үү. Тэнд хамгаалтын орон зай өгсөн шүү дээ. Тэгэхээр бид нэр тэнгэрээс ирэх дайснаас илүү те газраар ирэх дайсанд хамгаалт тавьдаг. Ялгаан тэнд байна те. Задаг л одоо тэрийг яриад өгч. Яагаад вэ? Бөөгийн нууц. Одоо тэгээ бодод уламжлалаар гэдгээр би юутай тааралцсан гэхлээр доор хийдэг юмнууд гэхлээр яг бөөндөр бол өөр л хийдэг л дээ. Гэхдээ нийт ард түмэн бас мэдчихэмэр шүү дээ. Тэрэнд чинь. Тий. Ятгатал сануулгах хоосон мухар сүсгээр хандах асуудал биш учраас би хэлэхгүй. Тэгэхгүй бас л нэг мухар сүсэг тэтгсэн үйлдэл болчих. Яг мөн хэм ухаанаа ойлгохгүйгээр хийлээ гэд ямар үр ашиг байгаа юм. Тэр сайн гэсэн гэд тэр сайн гэсэн тэр сайн гэд чи нэг дор бүх эмийг уугаад үзэлтэй. Им бүхэн ямар нэгэн сайн хэрнээ ямар нэгэн юмд хортой байдаг үедээ. Тэгээ бүгдийг нь нэг дор уугаад хад чи идэх. Эсэргээр хортно байдтэй. Тэгэхээр ойлголтоггүй ямар нэгэн ихтгэл бишрэл өөрөө хор юм аа. Тийм үү? Ухагтгуунаа мэдэж боловсрж байж зохис хэрэглээгээ гаргах ёстой юм аа. Өөрөөр хэлбэл босгодын хамгаалалт улирлын цаг агаарын шинжтэй байдаг юм аа. Өөрөөр хэлбэл чи улирал болгон хамгаалтаа солих шаардлагатай. За. Одоо өвөл нэг хамгаалтай юмуд нь хавар олонгод солиол өөр нэг хамгаалт хийгээл ах юм тий. Тэр яагаад тийм болж таа юм бол? Чи яагаад гэдгийг бодоод үзэл дээ. Жишг нь тийм үү? Өвөл чи ядаж цасны шавхаанаас хамгаалах шаардлагатай үсттэй. Тэр чиний гэрлөө орж ирж байгаа халдвар мөн үү? Тий. Тэгээд ядаж бодит байдлаараа бодоод үзэл дээ. Тэгвэл хавсаргаас хамгаалах хэрэгтэй үсттэй. Тий. Тэр шорооны хамгаалтыг тавих хэрэгтэй мөн үү? Хаягаа тэр манал тий. Тэгээд тэгвэл 100 тийм үү? Үер уснаас хамгаалах шаардлагатай мөн үү? Тий. Намар яах нь хийсэж ирж байгаа хатсан навчнуудаас хамгаалах шаардлагатай тийм үү? Тэгэхээр эн чинь улирлын шин чанартай эрүүл мэндээс гадна тийм үү? Орон зай хэмнэлзэн асуудалтай нарийн уялдаатай байдаг юм аа. Ахамжтай. Тиймээс зүгээр нэг юм тавьчаад хамгаалдаг юм биш ээ. Яг үр дүнтэйгээр тухайн зүйлээс хамгаалдаг. Алдалтаар тий. Тэгэхээр чинь жиглэг болгонд дэгдэж байгаа. Тийм үү? Өвчид чинь дөрвөн улирлынхаа захирагдах зүйчилтэй байдаг шүү дээ. Тэд нар чинь өөрөө хаагур орж ирэх юм. Хүнээр дамжиж орж ирнэ, мал амтнаар дамжиж орж ирнэ дээ. Халдварт өвчин гэхэд. Тэгэхээр чинь тусын ариутгах зан үйлүүдийг хийж явах ёстой л байгаа үедээ. Гэрийн цэвэрлэгийг сахиж байх ёстой болно үедээ. Тэгэхэд ийм л ингийн зүйлээс биш үү? Одоо бол бид нар чи өндөр байшингуудад байгаа л тусдаа юм юутай урт коридортой тэгээд тусдаа хаалгатай. яа тэгээд. Тэгэхээр дөрөв улирал бол тийм их одоо алга шүү дээ. Дөрвөн улирал хамаагүй гэж бодлоо гэхэд чи гэдэс чин өвцөн хэвээрэл ханиад хөрсөн хэвээрэл
байгаа гэдэг. Тийм. Тийм үү? Тэгээд чи өөрийгөө хамгаалаад ханиад тусгай болцсон чинь хаанагаа юм. Тэр юунаас хамгаалж байна гэдэг. Бид нар бол бид нар бол хаалган дээр ханиадны хамгаалт тавьдаг байсан. Sorry. Good. Хаалган дээр юу? За жишээ нь Хаалган дээр байхаас гадна нөгөө харь зочин суудал хөтөр тийм үү. Заалттай байдаг нь халдвар тархах орон зайг багасгаж байгаа үйл явц шүү. Дуу гэрт орлоо тийм үү? Зочин өөр газар очих эсвэл өөр энэ суудалдаа суух ёстой. Тий. За баруун талд суун шүү дээ. Зүүн талд чинь нөгөө нялхнараа дархлаа бүрэн боожоогүй нөхдүүд чинь байгаа. Тийм үү. Баруун талд чинь гэрийн эзэн байдаг. Тэгээ хөвгүүд байдаг. Харьцангуй дархлаатай гэрийн чадамжтай нөхдүүд байдаг. Тэгэхээр дархлаа сайтай бүстэй суулгаж байгаа нь яаж вэ? Баруун талдаа. Нөгөө нялхнаатан хүүхдээ чинь ханаад хүний амьсгалаас үүдэлтэй янз бүрийн халдвар төвчнөөс хамгаалж байна шүү дээ. Зүгээр ч амьдрахгүй маа. Тийм байгаа үстэй. Үгүй зүгээр амьдрахын тулд болзошгүй нөхцлүүдээс хааж хамгаалах нь зүй ёсны хэрэг үүдтэй. Бид нэр ёстой зүгээр зүйтэй амьдарч байгаа шүү. Хайнал та нар ёс журам дэгж аяга алдааснаас өөрөөсөө тэр зовлон гэдгийг зоргоор эдэлж байгаа юм чинь яах вэ? Тэгэд зовлон гэдгийг зоргоор эдэлхээ эргчлөө ардчлал гэж нэрлэж байгаа үедтэй. Тийм ээ. Тийм зоргоороо байх гэдэг чинь сайхан гэдэл тэгэл өөрхөд дураарл амьдарч шүү дээ тийм. Гэхдээ үрдүн хорих охирл гэдэг нь мэдлэггүйгээсээ болоод их хэмжээнд гарсан байна. Гэтэл энэ одоо гэрийн байрлал гэхэд чинь бүр нарийн биш. Яг тэгвэл баруун талд чинь дандаа эрэгтэйчүүд байна. За дээрээс нь хоол хүнсний зүйл юу ч байхгүй. Ирэх хэмжээтэй. Баруун талд ямар ч хоол хүнсний зүйл тавигддаггүй шүү дээ. Дандаа адуу малтай юм уу гадаа гардаг эд хэрэгслүүд чинь баруун талд тавигддаг шүү дээ. Тийм ялангуяа баруун үзэгтэй. За дээрэс нь нүүр гараа угаадаг юм чинь баруун талын хаяанд байдаг. Тий. Хог тоторох тийм үү. Чинь баруун тал руугаа байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө халдваржуулах бүх орон зай чинь баруун талдаа. Нөгөө дархлаа сайтай хүмүүс юм бүсэд хамаарагдаж. Дархлаа муутай бүсэд чинь хоолунд хүүхэд эмэгтэйчүүд хөгсчүүд чинь. Зүгээрт очоод. Ингээд ирэхээр чи нөгөө дэг соёл чинь яасан бэ? Та нарыг хамгаалахын төлөө үүсэж штэ. Тийм байна. Тэгээд нөгөө тэр хавьда байдаг учраас тэр хүмүүсийнхөө нөгөө эдэлж хэргэлдэг зүйлүүд нь тэндээ тавигдаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бохирлогдох зүйл тийм өөрийн орон зайтай тэр бохирлогдсон орон зайд санамсаргүйгээр хүрэх одоо эндэх тохиолдолгүй гэсэн үг. Тэгэхээр юм байрандаа байхын ач холбогдол энэ шүү дээ. Бүр орж ирэх хүн нь хүртэл байрандаа байхын ач холбогдол байна. Тийм нарийн тэгж ягдал байж л тээ. Хэлдэг шүү дээ. Гадаадын энэ зочин гэж манай нутгаар дайж өнгөрөх нохоогоо хуцахыг хүртэл дэгэлж гисэн ардууд гэж. Тийм үү? Яа. Нохоо хоцох нь хааны зарлагын дагуу гихчлээ шоолдог байлаа. Тэгэхээр их өндөр дэгтэй байсны үр дүнд нөгөө дэг сахтаггүй нөхдүүдэд тэгж доромжлуулна. Тийм үү? Тий. Нохоо нь хааны зарлагаар хуцдаг гихчлээ. Гэхдээ тэрний хүрээнд хамгаалсан орон зай ариун. Тэрийг ухаж мэдэж тийм таньдаг байсан учраас сахидаг. Ийм л байлаа. Гохомжтой. Тэгээд таних мэдхэ болоод өвлүүлхэн болоод ирэх тусам нөгөө итгэл бишрлийн орон зай сүүл рүүгээ муухар сусаг болж хүч алдарч байгаа юм шүү дээ. За нохоо төр жишээ авдаа. Тийм сургасан байсан үгүй юу? Зүгээр та нарыг зүгээр доромжлоо. Бид нарыг доромжлох гээд үг олдохгүй болохоор нь нохоонд хүртэл хааны зарлагаар хуцдаг гэж. Одоо өөр хэлэх үггүй болсондоо уралж байгаа үг. За өөр орон зай чи юу лээ? За хойдталтай бол яг уу чочных дахил шүтэн байдаг гэж явдаг тий. Гол зүйлүүдээ хойдталтай тавьдаг гэрд чинь. Тэгээд хойд талд ерөнхийдөө хүн унтдаггүй шүү дээ. Шууд чан хойд талдаа дахил шүтэний байран дээр ор байдаггүй тийм үү? Яагаад гэвэл монголчууд хойно салхитай эсвэл удаа салхитай байдаг.
Баруун зүүнээс салхилах нь бага шүү дээ. Тэгэхээр яах нь вэ? Хойд талд ор тавьчих юм бол байнга салхины орон зайд нөгөө цохиулаад байнга салхин цохиулаад хатгаа авчих гал байх нь шүү дээ. Одоо цаг үед нөгөө хойдолтой ор тавьдаг болсон л да. Ололоо болох юм бол ингээд хойдолтой ор тавьчих жоо. Гэхдээ тийм бол өвчтөй хүн бол яг гэх юм бол бас хэцүү юм байна. Хатгаа авчих боломжтой тий. Салхины тооцоо байна энд тийм ээ. Тий. Өөрөөр хэлбэл байгалаа судалж байж хамгийн төсөр аргаар амьдрахаараа цогцлоо очиж байгаа хгүй юу. Тий. Гэрийг бол сонссон л да. Гэр бол арил дэндүү гайх юм шиг. тий. Тэгэхээр гэрийг одоо яг тэр хамгийн минь мэдчих юм бол энэ хүмүүс чинь нөгөө байранд орно гэж хэрэлдэхэ болоод төрөг цоохоо болно л да. Яг хөө би бол байр орон сууц барьж болно гэж хэлдэг тийм үү? Тий. А гэхдээ зохион байгуулалт нь гэр шигээ байх юм бол төгөлдөр сайн гэж. Тэгж ярьдаг. За дөрвөлжин одоо байшин дотор бид нар эр хүнээ яг энтэй эм хүнээ энтэй гэдэг ингээд зохион байгуулж болох уу? Болно. Тэгж бас тэгэлж болох нь шүү дээ. Тий. Гэхдээ танаа гэр бүлдэл энэ соёл үүсгэс зочин гिचэд чинь нөгөө ижил бус учраас нэгдмэл оюун санаатай байж чадах байхгүй. Тэгэхээр бид нар бүх ард түмний нэгдмэл соёлтой байхын тулд бүх айлууд ерөнхийдөө ойролцоо болж байгаа юм шүү дээ. Тийм байна. Тэг яаж сургасан бах вэ? Та нар нөх хүүхдээс нь ахуулаад ийм өчтэй гэж хэлээл тэгэл ойлгоцсон юм. Мэдээж энэ чинь хөгжлийн маш урт хугацаа байгаа. Гэхдээ сурсан гэдэг нь үнэ. Улаах энэ хятадууд одоо фэнкшүү гэдэг ярьдаг шүү дээ. Тэгээ фэнкшүүгийн ухаанд нэг одоо баруун хойд зүгт одоо бохонштой байх хэвээр. Жорлон баруун хойд зүгт байвал тэр айл хямс үлдэн ном. Ягаад бол гэр ноёны зүгт юм байдаг гээл тэгээд энэ чинь нөгөө бидний гэрээ нөө дэглэж байгаатай адилхан зүй ясны асуудал. ааха. Явхамжтай юу. Тэр чинь нөгөө хот зохион байгуулалтын хувьд энэ аюулгүй амьдралын дэгүүдийг бүтээж байгаа үйл явц байхгүй юу? Тэрнээс одоо энерги урсгал гээл Хамаатай. Ягаад гэвэл эрчмийн урсгал, байгаль цаг, орон зай хаана амьдрснаас хамаарат харилцан адил үүч гэсэн тогтмолж байгаа шинжтэй. Жишээ нь манай нутагт бол чанга хойноос байхад тийм үү? Шар мөрөн хөх мөрөнд бол баруун хойд зүг гэж зүг нь баг зэрэг хазаадаг. Тэгэхээр яг хятадд баригддаг тэр эрчмийн урсгал Монголын газар нутагт захигдахдаа өнцгийн алдаа гарна. Үнцгийн алдаа. Яг одоо урд зүгийн хятадын юг соёлыг аваад те пингшүү тэгдэг гэлээ тэр баяждаг гэлээ энэ ингэдэг гэлээгээд яг энд туулаад дуурах юм бол үнцгийн алдаа гарах нь шүү дээ. Цаг агарын зөрөө гарах нь. Тэгэхээр тэнд гүйцэд манад үйлчлэхгүй л гэсэн үг байна шүү дээ. Нутагтаа тэр маань үйлчлдэг. Өөрөөр хэлбэл тэр салхины урсгал, усны урсгал, цаг агарын тогтнох шиг байдлууд өөрөө зөв тооцогдож байж тэр энийг тэнд байрлуул гэдэг ухаан чинь гарч ирдэг. Тэгэхээр газар нутгаа судалсан тохиолдолд өнцгийн алдаагүй зохион байгуулалт зөв тооцоотой зөв амьдралын хэвшил бий болно. Хятадд ингэдэм гэлээгээд бид нөр өөрсдийнхөө байгаль орон зай эрчмийн урсгалыг тооцоохгүйд өнцгийн алдаа гарснаас бүгд худлаа болно гэсэн үг. Ухамжтай юу? Ухамжтай. За баруун хойд зүгээс одоо банк салхилдаг байлаа гэд тэнд одоо жорлон байх юм бол тийм үү. Тухайн ард түмэн банк жорлонгийн агаар амьсгаснаас хордох нь мөн үү? Халдвар таах нь мөн үү? Тийм. Тэгэхээр чинь нөгөө салхины урсгалын ирэж байгаа чиглэлийг эр хүний зүг гихчлэн тайлбарлаад байгаа юм. Дээд байх ёстой хааны зүг гихчлэн тайлбарлаад байгаа юм шүү дээ. Ухамжтай юу? Тэгэхээр чи тэр гэр бүл рүү жорлонгийн агаар орж ирэхгүй байхыг тооцно. Ухамжтай юу? Тэг гэрт одоо жишээлбэл манай бол баруун урд зүгтээ дандаа бохроо тавьдаг шүү дээ. Тэнд одоо ямар шинж тэмдэг үйлчилж байгаа гэсэн үг. Тэр бохрыг цэвэрлээд байна гэсэн үг. Агаар байна гэсэн үг. Гэрээр тооцох. За чи лаага бариад гэртээ эргэлдээд үз. Би дөнгөсөө үндсийг нь тайлбарлалцсан учраас. Лагарт тооцож үзэх юм уу? Тийм салхины урсгалыг лаа барьж байгаа дөлтийн хийсэл дээр чи тооцоод үз. Хаана яагаад бохир тавиад хаана яагаад дээж хүнсээ тавиад байгааг тэр салхины урсгалын дэгдэл дээр хараад үз. Өөрийнхөө энэ орон зайд ч ихсэн чи лааны тийм үү. Одоо нэг хаалга болоод цонхыг нээж байгаад салхины урсгал хаана явагдаад хаана явагдахгүй байна. Түүнээс үүдэлтэйгээр тоосчл яаж бий болох вэ? Тооцоод үзэлтэй. Эн чинь жинхэнэ зүйл. Бид нэр ямар нэгэн мухар сүсийг тайлбарлаагүй.
Өөрөөр хэлбэл салхи байгаа бол тоос хөдлөнө. Тоос хөдлөлтийн чигийг тооцох чинь эрүүл амьдрахын үндэс шүү дээ. Ухамжтай юу? Түүл байна. Жорлон гол хаалга нэгтгэхэд удаас жорлон яалга байж болохгүй нь шүү дээ. Шууд гадны салхи тэр тоосны жорлон яалга маш хүчтэй гэлж тарах юм шүү. Удаас ах юм бол тэр арай өөр газар л одоо байлуулбар. Тийм. Үндэсгийн хаалтуудыг тооцож тэнд агаарын урсгалтай хамаатай халдварт орон зай орж ирэх бүх тооцоонуудыг хийл гэсэн үг. Нэрсэл тэр. Тэрэл байна. Тэгэхээр энэ амьдралын хэвшил чинь өөрсдийнхөө аюулаагүй байлгахын төлөө үүсээд байна шүү дээ. Чи ядахнаа бодоод үз. Хоёулаа тэр буландаа жорлонтой сууж байна. Бид хоёроо Ямар ч хаалтгүй. Зүгээр ингэж жорлон байж. Ил тод. Одоо ойлгож байна уу? Тэгэхэд энэ өөрөө ямар болох вэ? Тоохгүй болно шүү дээ. Яаж тохгүй болох юм? Үнэр. Яг үнэ. Тэгэхээр чи наа чи хаалтыг тогтоохоос өөр аргагүй болж байгаа үед дээ. Үнцэг зөв ядаж тэр байх ёстой бол бид нар тэнд зориулж хаалт босгох хэрэгтэй байх. Агаарын дэгдэлтийг хомиж өгөх нь. Энэ мэдчлэн тэгэл үйл ажиллагаа сэдэгдэж байгаа үед дээ. Тэгэхээр одоо барилгаж байгаа барилгууд ихэвч тэрнийг тооцдог л байгаа байлгүй тий. Тийм тооцдог. Инженерүүд л барьж байгаа юм чинь. Мэргэжлийн хүмүүс л барьж байгаа шүү дээ. Энэ олон барилга шүү дээ. Танаа мэргэжлийнхэн чи яг өнөөгийн улс төрчтэйгээ адилхан шүү. Тийм үү? Энд чи мэргэжлийн хүмүүс энэ байшин гэж барьж байгаа. Тийм. Мэргэжлийнхэн барьж байгаа гэхдээ л тэнд цувралд гараад ирцэн л байгаа юм да. Цувралд уу? Тэнд цувралд гараад ирчихсэн. Даацын ханы төв шитгэл тэгш биш. Ямар таач газар шижэр хэлэхэд энд л байхгүй шүү. Харин тийм ээ газар шижэр хэлэхэд бол хэзээ ч яхаар гэртээ байж байгаа бол ятгатаа нэг толгоон дээр өн цөхүүлэл гараа зүгтэн шүү дээ. Тийм. Өнөнд дарагдаж өгөхгүй. Энэ дээр бол хоёулаа энэ даацын баганд ч итгэхгүй дээ. Одоо ингэж нумраад байгаа юм чи. Тэг одоо хоёулаа ажиллаа гэж идэл газар хөдлөл одоо хоёулаа хайчих. Та ч яг хийсвэр хүн хийсэл алгавал би чинь та нарынхаа төлөө үгсэн ч сэтгэл харамг гихчээрээ тэмцэлдэж ам өдөлдөө хичээх гэтэл өөрөөсөө 5 давхарт байгаа. Тэгээд шатаар хурдан буудаг. Тоо наа. Нөгөө подкаст мань үргэлжлэхээ байж. За ингээд унтаалаа. За нэг иймэрхүү л зөрөөнүүд байна. Эртээр цаг болон өнөө цаг үе. 7809 жил ихтэл ийм л байсан байх шүү дээ. Тамина. Зөв 5